За ингээд танилцуулга хийсэн эрчим хүчний яамныхандаа баярлалаа. Ингээд нэг 6 асуулт байна. За нэгдүгээрт нь болохоор ерөн сэргээгт эрчим хүчний их үүсрүүд эрчим хүчний системийн тогтворжилтанд онцгой үүрэгтэйгээр оролцож явах ёстой. Тэгэхээр сэргээгт эрчим хүчний үүсвэр маань ямар үүрэгтэй байх ёстой юм, ямар чадвартай байх ёстой юм бэ гэдгийг бичсэн үндсэн бичиг баримт бол нэгдсэн сүлжээний дүрм. Тэгвэл манайх нэгдсэн сүлжээний дүрмээ 2010 оноос хойш шинчлээгүй, сэргээгт хөөдөд ямар ч шаардлага тавиагүй ингэ явж байна. Тэгэхээр энэ дүрмийг хизээ одоо шинчилж албан ёсны болгож мөрдөж ажиллах юм бэ? Энэ бол бид нар сэргээгдэхдээ систем маань доктортой ажиллах юм уу юу гэдгийг тодорхойлдог үндсэн бичиг баримт 2010 оноос хойш ингэ шинжлэхтэйгөө гацчихсан явж байгаа. Сүлжээний дүрмийг 2001 онд баталж хэрэгжүүлээд тэрсэн цагаас хойш одоо яг 23 жил болж байна. 2010 онд шинжилж одоо баталж мөрдөж байгаа. Энэ дээрээ бид нэр сэргээгт эрчим хүч энэ одоо их үүсвэрүүдийг тогтворжлыг хангах заалтуудыг оруулад тусгай эзэмшигч нараас бүгднгээс нь санал аваад хилцүүлэг хийлгээд ингээ одоо эрчим хүчний яамаар батлуулах энэ үйл ажиллагаанд ороод явж байгаа.